урлагийн чиглэлээр судалгаа хийсэн, ном бүтээл туйруул гаргая гэвэл гаргачихсан. Олон жилийн ажлын дадлаг туршлагатай ийм чадварлаг эмэгтэй Улсын их хурлын тамгын газрын дарга ерөнхий нарийн бичгийн даргын энэ албан тушаалд одоо нэр дэвшиж орж ирж байгаад миний хувьд бол талархалтайгаар хүлээж авч байгаа. Үндсэн хуулийн цэцсийн гишүүн гэдэг энэ одоо хариуцлагатай нэр хүндтэй хуулийн оргил болсон энэ ажлаасаа өөрийн саналаар татгалзаж парламентын арчиллалыг бэхжүүлэхийн төлөө зориг гаргаж орж ирж байгаа танд би бас талархлаа илэрхийлмээр. Өнгөрсөн цаг хугацааны амаргүй үеийг гишүүд янз янзаар л тайлбарлаж байгаа. Манай парламентын туршлагатай бараг л одоо шинэ гишүүдэд хичээл заахаар олон жил суудсан ах нар маань хүртэл одоо ямар нөхцөл байдал байснаа өнөөдөр ч ойлгож байгаа мүү гэмээр л зүйл одоо заримдаа ярих юм. Парламентын ардчлал, парламентын засаглал бэхжүүлнэ, доктортой байлгана, энэ ардчлалын үн цэнийг бэхжүүлнэ л гэж байгаа бол улсын хурлын гишүүний энэ парламентч хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь халдахгүй байх ёстойгоос л эхлэх ёстой. Үндсэн хуулийг сахин хамгаалсныхын төлөө аль нэгэн бойкотны одоо үр гүйцэтгэсэн нөхдүүдийн гар хөл юм шиг ярьж байгаад нь би бас харамсаад байна. Тэгэхээр би бол одоо 126 гишүүнтэй болсон энэ парламентын засаглалыг бэхжүүлэхэд энэ гишүүдээ бид үндсэн хуулийн одоо суур зарчмуудыг үндсэн хуулийн үн цэнийг мэдрүүлдэг болгох энэ цаг хугацаанаас бараг энэ ардчлалын асуудал эхлэх болов гэж харж байна. Их хурлын гол үйл ажиллагааг зохицуулдаг дэгийн зөвлөх хийн та. Энэ дэгийн зөвлөх гэдэг бол их хурлын гишүүдийг, их хурлын удирдлагуудыг үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хууль тогтоомжоо мөрдөх энэ хязгаарыг та зөвлөж, хууль зөрчүүлэхгүй байх үндсэн үүргийг хүлээх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн цаг хугацааны одоо явцад бий болсон үр дүнгээр дэгийн дэгээ зөвлөж чадаагүйгээс өнөөдөр бидний хамгийн туршлагатай, хамгийн одоо улс төрийн карьерийн хувьд ирээдүйтэй байсан улс төрч эмэгтэй албан тушаалаа хосоо огцрох хэмжээнд хүрсэн гэж би бол хардаг. Тийм учраас энэ дэгийг зөвлөж байгаа хууль эрх зүйн талаас нь тайлбар гаргаж өгж байгаа нөхцөл байдал дээр хэн нэгэнд зориулж биш хуулийн талд ажилласаа гэж би хүсэж байгаа. Энийг ч таныг би хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дараагийн асуудал бол байнгын хороодын зөвлөхүүд их хурлын тамгын газрын ажлын албыг бэхжүүлэх, чадваржуулах чиглэлд бас танаас би илүү их үр дүнтэй ажлууд гарах байхаа гэж ингэж итгэж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье. Өрийн төвийн гишүүн санал хэллээ. Улсын их хурлын